газар зохион байгуулалтын хувьд бас яаж ажиллаж байгаа вэ гэдэг мэдээллийг асууж байна. Тэгээ нийтдээ яг Ярамгийн трасын хувьд гэвэл 60 гаруй одоо нэгж талбар өртөж байгаа. За тэгээд манай газар зохион байгуулалтын газрын дарга Мөнхбаатар даргатаагаас бид нэр хамтарч ажиллаад бэлтгэл ажил эхний хэлцлүүдийг бас хийхээр төлөвлөж явж байна. За ер нь бол ажил нь хизээ эхлэх вэ гэж асууж байна. Тэгээд 9 сараас эхлээд газар шарааныхаа ажлыг эхлэхээр ер нь төлөвлөж явж байгаа. За тэгээд бас илүү дэлгэрэнгүй танилцуулгыг бас өөрийнхөө санал асуулгын хүрээнд бас хариулаад явъя. За ер нь бол одоо сая бид бүхэн танилцлаа. Нийслэл хотод хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар бас танилцж байна. За тэгээд өөрөө бас яг нэг томоохон төслийг одоо удирдах явж байгаа хүний хувьд бол том төслүүдийн одоо тулгамдж байгаа хамгийн том асуудал бол яг харахгүй санхүүжилтийн асуудал байдаг. За тэгээд санхүүжилтийн асуудлыг бол манай төлөөлөгчд бол бүгд бас асууж байна. Тэгээ ер нь бол сая манай хотын ерхий архитектор бас хэлж байна. Төслүүдээ бид нар бол ирэмбэлсэн байгаа. За ингээд ирэмбэлсэн төслүүдээ бол одоо ямар санхүүгийн модельээр тийм ээ улс нийслэлийн төсвөөр одоо яаж санхүүжүүлэх вэ гэдэг дээр анхаарад хөдөлгөж эхлэхгүй бол яг өнөө одоо 4-5 сар болцсон байгаа. Газар дээрээ яг төслийнхаа санхүүжилтийг тодорхой болгоод барилга угсралтын ажил хийсэн төслүүд бол маш цөөхөн байгаа. Тэгээ Монгол улс бол одоо хүйтэн сэрүүн одоо улиралтай барилгын одоо хугацаа нь өөрөө маш юм богинохон ийм улс, ийм хот. Тэгээ одоо бид нар бас яг энэ үнэхээр энэ нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын томоохон ирэмбэлсэн төслүүд дээрээ санхүүжилтээ бас шийдэж хурдхан одоо шийдэж ажиллахгүй бол маш одоо богинохон хугацаа биднэрт бас үлдэж байна. Тэр нь юу вэ гэхээр одоо эн чинь барилгын одоо улирал нь дулаан улирал нь цөөхөн учраас хойшлоодлох магадлал маш их өндөр байгаа. Тэгтэл яг өдөр болгон бид нар төвжрэлтэйгээ өдөр болгон өвөл болохоор ингээд агаарын бохирдолтойгоо тулгарна. Тэгэхээр энэ асуудлуудыг төслүүдээ энэ хурдан явуулах чиглэлдээ санхүүжилтийн асуудлуудыг бас шийдэх чиглэлээр бас маш хурдан ажиллахгүй болохгүй байгаа. Улаанбаатар трам төслийн хувьд гэвэл Европын хэд хэдэн орнуудтай бас харилцаад за тэгээд ECA буюу одоо батлан экспортын батлан даах одоо компаниудтай банкудтай ялангуяа харилцаад явж байна. Тэгээ одоогийн байдлаар бол бас яг бүрэн шийдэгдсэн одоо шийдвэр бол гараагүй байна. Гэхдээ аль болох энэ төслийг бас амжилттай хэрэгжүүлэх энэ ялангуяа Ярамгт төвжирж байгаа энэ Ярамгийн төвжирлийн асуудлыг одоо бууруулах ийм чиглэлтэй энэ төслийн эхний 2 дугаар тараас явж байгаа учраас бас маш хурдан энэ төслөө шийдвэрлэх одоо зорилготой явж байгаа гэдгийг бас хэлэх нь зүйтэй хаа. За тэгээд нөгөө талаараас тулгамдж байгаа бас нэг асуудал бол одоо бид бүхэн мэдчихэл байна л да. Энэ улс төрийн тогтворгүй байдал. Тийм ээ, ер нь энэ улс төр тогтворгүй байх тусмаа төсөл хөтөлбөрүүд зогсох, удаашрах, за тэгээ гацах нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр өнөөдрийн энэ танилцуулж байгаа мега төслүүд бол бүгдээрээ л нийслэл хотын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, одоо энэ хотод тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх ийм л төслүүд байгаа. Тэгэхээр энэ нийслэлд амьдарч байгаа хүмүүсийн одоо энэ тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилготой гэдгийг одоо бүгд ойлголцож дэмжиж ажиллах шаардлагатай байгаад байна гэж бол харж байна. За түрүүн бас манай төлөөлөгчд бас хэлж байна. Энэ нэгдсэн удирдлагын төслийн газар нь ямар газар юм бэ? Ямар үйл ажиллагаа явуулд юм бэ? Энэ төслүүд бүгдээрээ энд одоо удирдагдаад одоо хэрэгжээд байгаа мó гэдэг асуултуудыг бас асууж байна л да. Энэ байгууллага бол одоо PMO буюу олон улсад одоо Project Management Office буюу энэ төслүүдийг зөвхөн уялдуулах, чиглүүлэх, зөвлөх үүрэгтээ ингэж оролцдог ийм байгууллага. Харин төслүүдийг бас яг удирдах байгаа хүмүүс нь за төслийн нэгжээ төслийн үйл ажиллагаа бас бүрэн авч явах нь зүүн хэрэг байх гэж бодож байна. Тэгээ энэ байгууллага руугаа бас мэдээлэл өгөх. За тэгээд үйл ажиллагааг дэмжиж явах бол зайлшгүй шаардлага бас байгаад байна. За тэгээд мөн одоо энэ төслийн нэгдсэн удирдлагын газрыг бас манай нийслэлийн байгууллагууд маань бас дэмжиж ажилласаа гэдгийг төлөөлөгчийн хувьар бас хэлмээр байгаа. Ер нь бол яг энэ дотор байгаа бүх төслүүд чинь яг энэ та бүхний одоо үйл ажиллагаатай л уялдаж ажиллаж байгаа. Тэгээд газар зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн ерөнхий архитектор маань одоо ер нь төслийн газар нэгжтэй маш сайн уялдаж ажиллаж байгаа гэж би бол төлөөлөгчийн хувьд харж байгаа. Тэгэхээр бас цаашдаа үлдсэн нийслэлийн байгууллагууд маань бас өөртөөхөө боломжоор маш сайн уялдаж ажиллаарай. За тэгээд баримт бичиг, за бусад зүйлс дээр бас туслахгүй. Ануу хүчин төлөөлөгч нэмэлт 1 минут. Бүхэл бүтэн 24 төслийг бас удирдах чиглүүлж ажиллаж байгаа учраас бид бүхний дэмжлэг бас шаардлагатай шүү. За нөгөө талаар энэ
төслийн нэгжийн газарт за энд байгаа төлөөлөгчид бол 9 дүргээс сонгогдсон төлөөлөгчид. Тийм учраас энэ төлөөлөгч нарт за тухайн дүүрэгт нь хийж хэрэгжүүлж байгаа төслийн мэдээллийг бас өгөх нь зөв хэрэг баг. Шаардлагатай тохиолдолд бас мэдээлэл өгч дэмжлэг хүсэх ажлуудаа бас зохион байгуулах шаардлагатай шүү гэдгийг бас хэлье. За тэгээд төслийн удирдлагын газарт амжилт хүсээд томоохон төслүүдээ бас ард нь гараад амжилттай хэрэгжүүлэх тэр одоо ажлыг одоо цаашдаа шат тараатаагаар сайн зохион байгуулаарай гэж хүсье. За тэгээд амжилт хүсье. Баярлалаа.